За өмнөх ирээлүүдээр 2030 онд эрэлттэй байх ур чадварууд за тэгээ 2030 он гэхэд өсөлттэй бууралттай байх ажлын бариудыг танилцуулсан. За одоо харин тэгээд тэр ажил дээр өчнөө ажлын бариудыг цомгох нь гээд байна штэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр жишээ нь нийтлэлээр бол 120 сая одоо ажилтан бол цомгохтолд орох эрсдэлтэй байна гэж нийтэлсэн байна 2030 он гэхэд. За тэгвэл энэ цомгохтолд орчихгүй тул тэгвэл яах ёстой вэ гэхээр энэ судалгаан дээр бол ерөөсөө бизнес эрхлэгчдийн биш тэ хамгийн том одоо саад бэрхшээл гэх юм уу та тий учирж байгаа зүйл нь юу вэ гэхээр 63% нь ажилтныг хөгжүүлэх байдлаа гэж одоо нэрлсэн байна. Тэгэхээр одоо ажиллаж байгаа ажилтнуудын биш тий одоо хэрвээ танай байгууллага 100 ажилтнтай гэж үзэх юм бол 59 ажилтнгийн ур чадварыг дахин сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг техник, технологи, нөгөө аппликейшн тий зүйлүүдийг хуучнаар одоо өөрийнхөө хуучнаараа хийгээл гэдэг байсан бол тех боломжгүй техник, технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх өөртөө нэвтрүүлэх хэрэгтэй болж байгаа гэж. Энийг ур чадварыг нь дахин сайжруулах setup гэж нэрлэдэг байгаа. Дахин сайжруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ 120 сая хүн дотор ороод цомготголд орчихгүй хэрвээ чи хүсэж байгаа бол яг нь ур чадвараа дахин сайжруулах ёстой юм байна. За тэгээд 100 ажилтнтай компани байлаа гэж бодоход 41 ажилтан бол ур чадвар сайжрахгүй те ингээд зүгээр ингээд өгцөн даалгаврын дагуу ажиллаад явхад болно гэж үзэж байгаа бол 59% нь өөрөө ур чадвараа сайжруулж ээж цомготголд орчихгүйгээр тэсэж үлдэх боломжтой. Үгүй бол бүр яг гэхээр одоо ур чадвараа илүү сайжруулад өөрийгөө одоо зах зээлд болон компанида илүү өндрөөр үнэлүүлэх боломжтой гэж энд үзсэн байна. За ингээд хиймэл оюун ухаан гэдэг энэ зүйл бол тий том өгөгдөл сүлжээ, кибер аюулгүй байдал за тэгэл энтэй холбоотой бүх зүйлүүдийг бол ингээ хурдцтай ингээ өсөж байгаа учраас тэр ур чадварын gap гэдэг байгаа зүйл нь эдгээрийг ойлгодог, эднэр яаж ажилдаг, дээрэс нь ямар зүйл дээр яг чиний өөрийн чинь туршлага хэрэгтэй, ямар зүйл дээр тэр туршлагаа ухаад авахгүйгээр зүгээр техник технологи авчираад цагаа хэмнэж чадахгүй гэдгийг л одоо ойлгодог байх хэрэгтэй гэсэн үг юм байна л да. За тэгэхээр ер нь бол техник технологийн хилийг мэддэг, хаанаас юуг хайж чаддгаа одоо бас мэддэг ийм байх юм бол цомготголд орохгүй харин ч өөрийгөө илүү өндөр үнэлүүлэх боломжтой юм байна. За тэгээд ганцхан тип ерөөсөө тасралтгүй суралцаж тасралтгүй сайжрах юм бол цомготголд орохгүй дээрэс нэмээд миний ажлын байр хин нэг ирээд булаачих уу яаж хол гэж санаа зовхгүй өөрөө эрэлттэй байх боломжтой юм байна гэж хэлмээр байна да. За ингээд дараагийн ирэлээр уулзлаа баяртай.